Телевизийн 1 жилийн ой зориулсан барилдаан Өвөр Монгол хүчүүдийн үзүүлэх барилдаанаар эхэллээ. Сөнөд зүүн хөшөөний 10 бүх чавсан төвчөөний бүхчүүд оролцсон 32 бүхий барилдаан зохиогдсон. Барилдаанд Өвөр Монголын Аянга аварга, Хишиг талын аварга тэргүүтэй бүхчүүд цуцгалсан. Манай талаас аймгийн Гурц Арслан Мөнгөнбаатар, аймгийн Арслан Булганхүү, аймгийн Арслан Баярхүү тэргүүтэй бүхчүүд гарч барилдлаа. Барилдааны шөвгийн дөрөв сөнөд зүүн хөшөөний бүхчүүд шалгарсан. Төрүүлж үзүүрсэн бүхчүүдэд Монгол бүхийн ижвэрэн өмсгөл зодог шуудаг гутал малгай бэлэглэж дурсгал болгон үлдээлээ. Шөвгийн дөрөв шалгарсан бүхэд Монгол дээл бүс гардуулсан юм а. Монгол улсын сквадрын намуудыг уралдаан ийм сайхан тэмцээн хийсэн. Тэгээд Монгол бүхээр барилдаа манаас би бас төрүүлтлээ сэтгэл их өндөр байна шүү дээ. Ийм хол ирээд төрүүлэгч юм бас амаргүй. Улсын бүхээр барилгахад хэр байна? Өндөр барилдчихсан уу? Юу онцнэр үү? Юу эс манаас ч замын үед орж ирээд барилжсэн. Хоёроос анти 3 удаа болтлоо. Уг нь өмнө 2 удаа барилжиж. За сайн байна уу? Сайн явж ирлээ. Өнөөдрийн бүхий барилдааны талаар сэтгэлээсээ олцгоё. Мөн сайхан байна. Өстой гоё. Тэгээд Өвөр Монгол барилдаа, тэгээд халах барилдаанаар барилсан маш их сайхан байна. Би их баяртай байна. Монгол улсын бүхээр барилгах өмнө нь барилдчихсан. Өмнө мөн замын үед орж ирээд 2 удаа барилжсэн. Хэд удаа болж байна? Энэ одоо 2 дахь удаа болж байгаа. Одоо хэд давчаас болж байна? Одоо монголоор халах барилдаанаар л нэг эргээд л байна да. За баярлалаа. Монгол үндэсний өвхийн барилдаанд Өвөр Монгол бүхчүүд цуцгалсан. Цолгүй залуу бүхчүүдэд дэмжиж барилдааны ур чадварыг нэмэгдүүлж тэднийг хурцлах үүднээс 1 жилийн огороо манай телевиз барилдаан зохиож байгаа. Энэ өдөр аймгийн цолонд ойрхон бүхий шалгаруулсан Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын харьяат Сумын зам Батуулд энэхүү шагналыг хүртлээ. 3-4 даваанд аймгийн Арслан Энхбад, аймгийн Арслан Баярхүү нарыг өвдөг шороодсон болно. Барилдаанд аймгийн Гурц Арслан Мөнгөнбаатар төрүүлж аймгийн Арслан Булганхүү үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт аймгийн Начин Гансүх Сумын зам Батуулд нор шалгарсан юм а. Барилдаа сайхан боллоо. Өвөр Монголын 130 хүчүүдтэй нөхөрсөг барилдаагаас сайхан барилдаан болж өндөрлөө. Бүтгэн ард түмний сайхан байсгалаа. Сэтгэл өндөр байна. Өвөр Монгол бүхээр барилгах юм. Өвөр нь ганц 2 барилдажсэн. Барилдааны зохион байгуулсан одоо 1 жилийн хавьд тэмдэглэж SBL-ийн цаанд болно. За таан төлөвлөсөн хамт олонд уран бүтээл өндөр амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд. SB телевизээ 1 жил яваа болоо. Тэгээ манай чихэн төвжээ хамт олоноор ирж барилдаж надад сайхан надад боллоо. Барилдаа юу нэг сайхан боллоо. Өвөр Монгол бүхчүүд маань бас ирж оролцож Өвөр Монгол бүхээр оролцож их сайхан надад боллоо да. Урд нь энэ барилдаж байгаа. Ер нь эвгүй юм байна. Барь центр шал өөр хамт 2 өөр спорт болгоомор тэгээд. Өнөөдөр тэмцээний зохион байгуулсан одоо SB-с хамт олон 1 жилийн баярын мэдчилгээ. За SB телевизийн хамт олон та бүхэнд баярын мэнд хүргье. Цаашдаж ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Дуучин Энхэрдэн жимсэнээр хөрөлцөн ирж хайдуугаа өргөсөн. Үзэгчдэд дазын заслуур тарааж 5 хүний электрон бараагаар шагналаа. Барилдааны үеэр хамтран ажилладаг байгууллагуудаа урьж оролцуулсан. Сөнөд зүүн хөшөөний иргэдийн хурлын дараа Халтан сүг бүхчүүдтэйгээ хамт ирсэн байна. Сүхбаатар аймгийн Жавхлан төхөөрөмжийн дэвжээний тэргүүн ангитурд Өвөр Монгол бүхийн өмсгөл бэлгэлсэн юм а. За манай 1 жилийн зориулсан үндэсний өхөө арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Заард үзэгчтэй. Тэгээ бас бидний урилгаар хүрэлцэн ирсэн одоо Өвөр Монгол бүхчүүд бас үзэгч олны маань их хөгжөг шиг боллоо. Тэгээ ийм манай Сүхбаатарын бол телевизээр харснаас биш яг ингэж ойр бодитоор харж байгаа болохоор тэр барилдаан бол маш сонирм ах шиг боллоо. Тэгээд ой арга хэмжээ үнэхээр сайхан болж өндөрлөө. Одоо энэ хүрэлцэн ирсэн үзэгчтэй мөн телевизийн үзэгч хамт. За тэгээ бидэнтэй цуг 1 жилийн турш хамт байсан нийт телевиз үзэгчтэй 1 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд цаашдаа телевизэн бас удаан жил тав хүрдэг хамт нэвтрүүлгээ өргөжлөлт хийж өгч хамт байх болно гэдгийг хэлье.
SP телевизийн нэгжлийн озруулсан үндэсний үхийн барилдаан Өвөр Монгол Монгол өвчүүд оролцсон үзүүлэх барилдааныг энэ 7 хоногийн Бямга гарагийн орой хүлээн аваарай.